Зураг төөргөрч гэхүү, урсах цагийн аясаарч гэхүү, бусдын нутагт үдэж яваа энэ он жилүүдэд би сэтгэлд минь салшгүй оршсон нэг зүйл бол үгүйлэн санагдах их хорон минь билээ. Эрдэнийн 6 үсгээс бүтсэн Монгол химээх энэ дотн үг ёстой л элэг зүрхнээс уяатай байдаг. Бид энэ удаагийнхаа дугаарын зочныг очихоор Мизури руу Чикаго хотоос гарч байна. GPS-д зааж байгаагаар бол нэг 5 цаг 30 минутын дараа очихоор юм байна. Тэгээд дундаа нэг зогсолт хийгээд явхлаар нэг 6 цаг орчмын дараа Мизурид очих бах. За ингээд зочдтойгоо уулзахаар замд гарыг. Манай энэ удаагийн дугаарын зочин Мизури мужийн Сент Луис хотод амьдардаг оюутан оюун туулга юм аа. Тэрээр Линдэн үүдийн их сургуульд урлагийн чиглэлээр суралцдаг. Ер нь энд энтхийн их сургуульд сурахаар анх яаж ирсэн бэ? Ямар шугамар? 2007 онд 10 жилээ төгсөөд соёл урлагийн их сургуульд эсэлт нэг конкурс гисэн. Тэгээд кино драмын ангид элсэж ороод яг эхний семестрийн дунд ээж гадагшаа явах уу миний охин гэд тэгэхээр яасан гэд асуусан чи гадагшаа яг ялангуяа баруун бэлтгэгдсэн жүжигчин ховор манад тийм болохоор миний охин гадагшаа явж юм сурвал яасан юм бэ гэд тэгээд бит хоёр анх ээжийн найз юмчмаа гэд гой боловсрал төвийн захирал хичдэр очиод ингээд ингэмээр наа явмаар байна гэд тэгээд өргөдлөө гараад тэтгэлэг аваад анх ирж ирсэн. Ер нь энд танай сургуульд өөр Монгол хүүхэд бий юу? Бага. Манад чинь 20-од хүүхэд байна уу? Яг энэ сургуульд уу? Тийм 20-од хүүхэд. Тэрнээс гадна мастерт сурдаг бас ганц 2 ихч байдгийн. Тэгэхээр манай чиний мэргэжлэр бол байхгүй юу? Миний мэргэжлэр бол байхгүй. Ихэнх нь дандаа нөгөө бизнес гэд явцдаг. Би бол ганцаархан яг урлагаар сурдаг. Мизурид ер нь хичнээн Монгол байдгийг? Манад чинь 200 гаруй Монгол байгаа. 200-аас ч их байж магадгүй. Ер нь оюутан ихтэй. Тэгээд ганц 2 бизнес эрхэлдэг ах эгчнэр байдгийн. Та нар наадмаар ядгүй наадмаа тэмдэглэж уулздаг. Наадмаар бүгдээрээ хорхог хийж идэл, хуушураа хийгээл тэгэл тоглоол яг тэгжил өнгөрдөг. Бүгд уулзалтаал. За Улаанбаатарт байхдаа чи аль сургуульд сурч исэн бэ? Улаанбаатарт ирээдүйг цогцлбарын 86 дугаар сургуулийг төгсөөд яг англи хэлнийг гүнзгийрүүлсэн ургамал агштай 10-ын банкийг төгссөн. Тэгээд 2007 онд лаасрын багштай жүжигчний ангид хэлсэж орж ирсэн. Багтаа ер нь ямар шоухан байв та? Багтаа яг л бусдын адил тэгэл хичээл номоо хийгээл тоглох үедээ тоглоал те. Тэгтээ хамгийн өөр юм ихээр ээж намайг их дугуулсан сургуульд их явуулдаг байсан. Тэгээл хичээлээд хараал жаргал сайхан багштай Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуултанд 7 жил явсан та. Чи бас бүжгэлдэг юм байна. Бас бүжгэлнэ. За тэгвэл их олон чадвартай жүжигчин гарах гэдэг юм байна. Яах нь харин. Энд их сургуульд чинь одоо Улаанбаатарт Суйст сурж яснаас програм хичээл нь өөр юм уу? Ондоо. Тийм үү. Маш ондоо. Юугаар ондоо гэхээр яг соёл урлагийн сургуульд чинь бид нэр зөвхөн одоо жүжигчин гэвэл яг жүжигчний хаа мэргэжлэр те зөвхөн жүжигчин гэсэн холбогдолтой ангиуд аваа явдаг. Энд гэхэд чи жүжигчний хаа мэргэжлээс гадна өчнөө олон үндсэн ангиуд те физик, хим, нийгэм бүхэл юмыг ингэж авч иж тэр болон ангиудтайгаа ингэж холбогдуулж юм хийж яадаг. Тэрнээс гадна одоо багш нар нь те айгүй шахдаг хүүхдүүдээ бүр яг тэр хүүхдээс юу л гарна бүгдийг ингэж шавхаж ээж те юу л өгөх боломжтой байна тэр хүүхдээс юу авах боломжтой байна бүгдийг хийдэг. Тэрүүгээр яг хондоо юм болоо гэж боддгийн. Хүн болгонтой яг нөгөө тулж ажилтдаг гэдэг бодохтаараа бас.
Ер нь одоо нэг ангид хэдэн хүүхэд? Нэг ангид нэг 20 хүүхэдэл. Тэгэл яг одоо заримдаа ингээд ангиа бүгдийг ингээд цаг цагаар хуваарлаад нэг хүүхэдтэй хэдэн минут гээд ингээд яг ажиллаад явчихдаг. Америкт ер нь ажил хийхгүйгээр амьдрна гэдэг хэцүү шттэ. Тэгэхээр чи бас ажил хийдэг байх та? Сурхын хажуугаар? Ажил хийдэг. Чөлөө цагаараа ресторанд ажилладаг. Ажил хийхгүй амьдрна гэдэг бол хэцүү шттэ. Энд бол ямар Монголд бол өртөг бахтай тий. Монголд бол өртөг бахтай, зардал бахтай. Энд бол өртөг ихтэй нэгдүгээр хоёрдугаар зардал ихтэй. Юу гэхээр утасны мөнгө, байрны мөнгө, машин барилга гэхэд машин барилга гэхтэл яг машин заавал даатгалтай байх хэвээр. Тэгэл начиг залуухан жолооч бол нилээх даатгалын мөнгө төлнө. Тэгэл эмэгтэй хүн түрээс илдэг. Тэгэл эмэгтэй хүн өмсөж зөөн, эдэн хэрэглэн тэ бүхэл зүйл салин болгон ээж аваасаа мөнгө аваад авах уу. Одоо өдний 21 хүрсэн. Тэ том охин бас алин болох хичээгээл өөрөө бие даах гал тийм. Сайн охин байна. Үзмж хэнцэр цэцгэс чимээ чагнан ганхах үдшина мухан аняраар зүрхээ хөглөд сандаг үглээ борхон шавууд өндөгөө дараа дамарсан үрийн шаргал эгэнэр зүудээ сэмлэд сандага Төгсөөд энтэй ажих ажиллана гэдэг байлаа. Төгсөөд жил юм уу жил хагас юм дадлах хийнэ ямар ч гэсэн мэрэгчлэрээ те ажлын салбар дээр гараад юу нь яаж хийдгийм бэ? Юуг нь авмаар байна? Юуг нь Монгол руугаа аваад оруулчмаар байна тийм ээ? Тэр бодыг сурж байгаа жил хасын дараа 2 жилийн дараа ч юм уу явах бодолтой. Явна. Буцна би Монголдо. Ер нь Америкийн амьдрал манай Монголынхоос юугаар их өөр санагддаг вэ? Өөр штэ. Өөр. Өстө өөр. Монголд байхад чинь би ээж аваахаа хажууд те тайван ээж аваахаа гарыг хараад бүх юм бэлэн. Өстө санаа амар амьдэрдэг байсан. Энд ирээд бүх юм миний толгой дээр яг өөр дээр чийл юу хийн бүх юм чамаас л хамаарна. Энд юусоо яг чи хар, чи шар, чи ааз хинч чамайг тэхгүй те. Ерөөс тэгтээ бас чи өөрөө л яг өөртөө эзэн болохгүй бол хинч туслахгүй бас. Тийм, хинч туслахгүй. Тийм болохоор өөрийнхөө үйлдэлд эзэн болоод өөрийнхөө төлөө л явах хэрэгтэй. Хамгийн бас яг энд ирээд бас мэдэрсэн юм гэхээр Америкт амьдрал нь цаанаасаа ингэж хүнийг илүү төлөхөж өгдөг юм байлээ. Өдөр болох надад болоо гэхэд өдөр бол өөртөө зориулах цаг айгүй бага байгаа юм чинь. Ерөөсөө энийгээ хийх ёстой, тэрийг хийх ёстой ингээл бүх ажил ингээл төлөвлөгдчихсэн тий. Бараг цагандаа амжихгүй шахам явж байгаа юм чинь. Нөгөө Улаанбаатарт ээж аав өглөөд байдаг чинь өглөх юм байхгүй. Амьдрал өөрөө танаас тэгж байгаа үстэй. Ястай тий ээж тэгэл одоо эн чи амьдрал дээр гарна ингэн тэгнэ гэлээ би тэгэл болно доо гэл тэгэл унтчихэдэг байсан хүн энд ирээд те өглөө басаал орой орж ирээл тэгэл бүх хичээл ном ажил төрөл гэл бүх тийм ингээл цаанаасаа шахаал ингэж шахагдчихэж ингэж өөрөө түргэн явж ижил энэ амьдралдаа ингэж хөл загтж амьдрна үхэхээс ш амьдрал өөрөө ташуурдаад идэг ш. Ястай тий Хурдны замаар явах амар байсан уу? Ястай хилэлтгөө баццэг их ч минь. Би чинь Монголд жолоо барьж үзээгүй хүн. Энд ирээд би чинь найзаараа заалгаж жолоо барьж байгаа юм чинь. Тэгээд нөгөө игнэгээ солихдоо ингээд арагшаа харангаа игнэгээ хамт солиод идэг. Чи ингэж болохгүй шүү дээ энэ чинь. Тийм. Тэгээд би чинь бүр эхлээ сандраад, салганаад амар болдог гэсэн шүү дээ. Одоо бол чөлөөтэй. Зүгээр хурдны зам амдар чинь 60 70 та тэгэл явчихдаг. Ер нь амжилтын үндэс юу гэж боддог вэ? Амжилтын үндэс нэгдүгээрт чи юу хийх үү те? Яах уу? Юуг одоо хийх ёстой? Цагаа зөв зохицуулах хэрэгтэй. Хувийн зохион байгуулалт сайн байх хэрэгтэй те? Ийм байж ингэж яг яана гэдгийг өөрөө сайн мэдчих хэрэгтэй эхлээд. Тэрнээсээ гадна хүнтэй харьцаа байдаг юм болов гэж боддөг шүү дээ. Одоо жишээлбэл одоо би тантай ингээ ярьлаа гэхэд миний зан характер мохол та надад нэг би танд их гоё сэтгэл үлдээхгүй дээ тийм ээ. Дахиад харьцахгүй. Тийм. Яг тийм. Тэгэхээр та бид хоёрын дахиад цаашаа харьцах тэр харьцааг хаагаад өгчөж байгаа байхгүй юу? Одоо гэртээ хоол унд энэ Монгол хоол энэ хийж идвүү гадуур голдоо хоолж байна.
Залуучууд гадуур л их бол. Тийм цаг байдгүй шүү дээ. Яг үнийг хэлэхэд те өглөө ороод өглөө гараал орой орж ирдэг. Тэгээд хэмнэлттэй биш үгстэй хоол хийвэл. Хэмнэлттэй байх л да. Гэхдээ илүү хэмнэлттэй нь гадаа хоол идсэн. Яг гэхээр энд ингээл хоол хийгээл те би цаг хагас аваад идэл ингээл 2 цаг гаруй болно. Тэгэхээр тэрний оронд ажиллаад юм уу эсвэл оронд нь өөрийнхөө хийх ёстой юмнуудыг ингээд зохицуулаад зүгээр хөнгөн гаднаас хоолоод идчих юм бол илүү цаг хожиж байгаа байхгүй юу? Тийм учраас зүгээр амралтын өдрүүдэд бол тий яг ганц олдож байгаа амралтын өдрүүдэд өөртөө ингээд хоол хийгээд өөрийгөө жоохон арчлах маягаар тий тэгээд яхад бол тийм үе байна. Тэрнээс биш яг байнга ингээд нөгөө Монголд байдаг шиг хоол хийж идэл хамаг цагаа аваад ингээд авах үнэхээр надад цаг байдаг. Гэрээ санддаг. Сандаг. Энийг ялангуяа ээжигээ их сандаг та. Юу гин? Ойлгох гэдэг. Цаа яах вэ ярил та. Одоо ингээл гэрээсээ холбохоор машинд хүртэл яг ээж авахад уу сонсож байгаа юм чинь. Тэгэл одоо яах вэ чиглээ. Үлдцээ. Жил үлдцээ. Буцаадаас жил үлдцээ. Тэгэл юу те одоо ингээл өвдлөө гэхэд хинч намайг асрахгүй. Тэгэд Монголд байсан бол ээж маань ингээл асраал те. Миний охин ингээл маань ингээл хажуугаас ингээл ингэдэг тэгт ингээл эхлээд хүн ч хинч байхгүй. Өөртөө эзэн болж өөрийнхөө өвдөлтөл яг эзэн болж юу хийх ёстой гэдэг өөрөө бүх юмаа хийж байгаа юм чи. Тийм болгоор сая ээж аваархаа санаал хажууд нь байсан бол ямар амар ах вэ те. Игч мэгчгийг санддаг штэ. Байхдаа ингээл бас тий игчдүүл холсон ингээл маргалдах үе гарсан тий л штэ. Бангар игчгээл ингээл уурлал тэрх үедээ. Тэгсэн мөртлөө одоо ингээд бодохоор ингээл игчигээ санаал, дүүхээ санаал. Үнсмэр идэх штэ хаяа. Зигсэн дундаа шууд өдөө ширгэн бүчих зэрэглэн цэнхэр тэнгисээс ургууч дөрслөн сандаг нуурай хөдөлсөн ангирын цванаас буруулж нууцхан зүрхний үгээ нутгийн горьхон чимэндэг Оюун тунгаа. Тэгэхээр мэдээж чиний үеийн их олон охтууд бүгд Америкт сурч байгаа. Америк гэдэг бол үнэхээр одоо дэлхийн бөмбөрцгийн нөгөө бөөрөн дээр байгаа болохоор тийм оноо санах өгүүлэх юм байлгүй яг. Гэхдээ чи ойрхон ээж авахаа ярьдаг үстэй. Ойрхон ярина. Одоохон төгслөө. Тийм үе. Ээж чинь байн ярина. Тэгээд би өөртөө нөгөө G-Mobile утас аваад хийцэн. Тэгэл тэрүүгээр ээжигээ санахаар тэрүүгээр яриад тэгэл зүгээр юу энэ хийжээ гэл нэг дуугийн сонсчаал тэгэл нэг хитэн маяг яриад тавьчихдаг. Тэгжил нэг өдрөг өнгөрөдөг штэ. Тэр өдрийн хамаргийн гоё баяр байсан юм. Ээж тэгээ сүулдэ заримдаа чинь ингээл ээж мчигээ зүүрлэх үе байдаг штэ. Тэгэл ээжигээ гомдоож исэн та харамсдаг. Гомдоож исэн үү ер нь? Гомдоолгүй яах вэ? Яаж? Одоо үгэнд нь хорохгүй те энийг битгий хингэхгүй гэсэн зөржижсэн үе би өөдөөс нь хэл одоо те босож ингэж хилжсэн үе чи тэгээд ингээ одоо бодоод хаад тэр хүн хэний төлөө хилжсэн бэ зээ миний л төлөө те намайг л одоо ингэчгүй тэхвэ гэж миний л төлөө хилжсэн одоо л би боддог штэ ингэж хүн чинь гэрээсээ хол бахтаа л ухаардаг юм байна ястай гэрээсээ хол бахтаа л чамд юу илүү үнцэнтэй юу илүү сандав те хин чиний төлөө байдгүй гэдгийг л санддаг юм байна. Тэгэхээр манай үзэгчид оюун тунгалгын маань яриад байгаа хамгийн үнэтэй улсууд бол та бүхний ч гэсэн их дотны танил гэдгийг одоо мэдэх болно. Оюун тунгалгын маань аав нь монголчуудын дунд их хит болсон зүйдэн дуяатай аав Сайн жаргал гээд их олон сайхан дуу их үрийн инрэл гээд ээж минь надад заяасан билээ гээд энэ дуу хүртэл зохиосон ийм уран бүтээлч гаваас уран ээж нь болохоор цэцэрлэг мэдээж та бүхийг сайн мэдж байгаа гэр бүлийн уран бүтээлч учраас тэгэхээр ийм уран бүтээлч гэр бүлийн охинтой ярилцж байгаамаа. За ээжийнхээ ер нь ямар аялгаунд нь дуртай бай зохиосон? Миний ээж чинь ер нь хийсэн бүх тун их гоё аялгаутай.
хаанаас тэгж их тийм гоё хаанаас нь гардгийн юмэр бүр заримдаа би бүр биширдгэн штэ ээжигээ зүгээр гэртээ бид нарт ингээл зүгээр л ээжээ миний охин ингээл явж идэг хүн хизээдээ юм гоё дуу хийждэг хаанаас нь гардаг байна гэ тэ тэгээд тэр олон дуунаас нэг миний яг өөрийн дуртай гэх юм бол нэг увснуур гэдэг нэг дуу байдгийг аялах Ичи авин оголоса икирик шигте ярухан утагада ансган орсон бодол хөвөлцөхөд арагдаад байх шиг ойрхон санагдах юм аа чи эрдэнэ тоглохтой гөм адилхан дуулж тийм байна уу аргагүй нэгчтэй байна да энэ их гоё доо яагаад тэгэхээр би тэгэд бүгдээрээ уус явсан. Тэгээд ээж энэ миний төрсөн нутыг ээжийнхэн төрсөн нутыг гээд би тэгэд бүр өглөө 6 цагт уснуур дээр очиж ийсэн. Тэгээд энийг яг уснуурын өдөөс хараад ингээд дуулахад хахад бүр өстой сэтгэл онгоож байгаа юм чи ямар гоё юм бэ те. Тэгээд энэ хавилгуу бүр яг ингээд сэтгэлд үлдсэн. Сайхан доо байна. Аавынхан зохиосон шүлгийн ямар мөрөөд сэтгэлд чинь их ойрхон байдаг вэ? Аавын шүлгүүд нэг онцлог юм гэхээр айгүй энгийн мөртлөө яг бүр яг ингэж хүний сэтгэлээс гарсан яг хүний ингэж нөө сэтгэлд бодож явдаг үгнүүд тэгэд миний аав тэр бүр ингээ айгүй гоё донжийн болоод биччихтий тэг яг тэр дундаас хөгжмийн зохиолч Сэр одогчтой хамтарч хийсэн ижим нь бодогдно гэж шүлэг гэдгийг дууны шүлэг яахын гаргагүй их шиг санахтаа явуулын хүнтэй хүүгээ андуурсан нойтон сормосааж нууж арцсан номхон зантай ижим нь бодогдно гэд манай ихчийн дуулсан доо бас байнга миний аманд ээжигээ санахад тэрийг тавиал суучдаг уйлдаг яг машинда тэгэл заримдаа ингээл яг өрөөндөө хичээлээгээ сууж хат ээж үжиг санахмал тэр дууга тавьчаал ээл бодоол уйлж идэг ерөөсөө тэгэл нэг хэд сонсоо уйлал нэг сэтгэл онгоогоод ээжтэйгээ ярьчаад тэгэл буцаал хичээлээ хийгээл тэгээд жоохон өөрчлөлтгүй болоо би бас уйлах гэдэг шүү Тэгээд ямар ч үсэн дугуйн дуу бол нэг тэгж их асаргүй болол төрсөн дуу. Дуучнаа товлсон байсан уу эсвэл ер нь ийм дуучин дуулахад илүү сайхан амьлуулна гэдэг санаа дотор чи явсан уу? Ерөөсөө би энэ дууг анх яг тэр үед бол дуучин жавхлан тийм ээ бас гарч ирж байсан. Гарч ирэхдээ зүгээр ер нь яг ганцаараа дуусан дуу байгаагүй. Тэнд одоо нөгөө дуучин баясгалантай хонгорхон үрэн мөнгөрч хүчтэй хоёулаа насны хайр гэдэг гурван дуу тал байсан. Тэгээд би ер нь энэ дууг ингээл хийж явах тэрөөсөө би энэ дуу жавхлан л гэж бодож ирсэн. Ерөөсөө жавхлан шууд дуулж үзэл таалагдсан. Зүсийн гунтал ханилахтаа чамаас уйдахгүй хань мэндэ гэдэг бол сайхан гэр бүлийн хосууд одоо өөртөө хэлж болох хамгийн сайхан дээж гэж л би боддог шүү дээ. Анх аав чинь ээжийг зориулж яг өөрт нь зориулж өөрийнхөө сэтгэлийг илэрхийлж тэгэж бэлэг болгож шүлгийг өгсөн. Ер нь Эрдэнэ тунгалгыг олон түмэнд таниулсан анхны дуу бол энэ хансхийн жаргал байх шүү тийм ээ. Тийм, бараг Бацаахаах игээ хоёр чинь анх л энийг дуулж соёл урлагийн сургуулийн оюутан байсан шүү дээ хоёлаа. Тэгээд ээж энэ дуугаа хийгээд эхлээд ээж энийг чи өөр хүнд өгчихсэн гэдэг. Тэгээд игээ би дуулъя. Игээ ээжийг яг хийж байгааг сонсчоод тэгээ би дуулъя гэд тэгээд дуулчих гарч ирсэн.
ийг цэргэдэг шоханэнэ. Чигчгийн хувьд нь ямар дуучин гэж боддог вэ? Миний ихч бол сайн дуучин. Юугаараа? Хоолой нь бол үнэхээр гайхамшигтай. Би танай ихч чинь тансаг хоолойтой гэж боддtiin. Бас нэг юм нь үгүй их сайхан тод хэлдэг. Одоо тэгэхээр танах чинь шүлгийн биччин, дуугийн зохиочин, дуулдаг 3 охин байна. Ерөөсөө тэр чигээр дуу хуурын ертөнц танай гэр бүл байна шүү дээ. Манай гэр чинь тэр чигээрээ л дуу хуур ерөөсөө туу хөгжин болж исэн л болдог л айл шүү дээ. Нэг нь ялангуяа ээжэл тэгдэг, нэг нь тэнд дуулаад, нэг нь тэнд жүжиглээд байгаа ч мэдтгүү, яагаад байгаа ч мэдтгүү, ганцаараа яриад, нэг нь тэнд хөгжмөө дараал. Би яах юм бэ энэ чинь. Тэр жил та нар нэг гэр бүлийн тоглолт хийсэн шүү дээ бүхэн өргөнд. Хэдэн он мэлээ? 2000 заахаа сайн санахгүй байна. Та гуруулаа үндэсний хувцас өмсчихсэн. Тийм гэрээрээ бид хэд чинь тавуулаа нийлээд уран бүтээлийн тайлан тоглолт хийсэн. Зүүдэн дуяатаа аав гэд. Нэртэй тоглолт. Тийм зүүдэн дуяатаа аав гэд. Тэгээ бид гуравчин гуруулаа дээл өмсч гараад ингэн тэмээний дуу гэд тэрийг дуулж ирсэн. Анх удаа тайзан дээр гуруулаа гараад. Сандарсан тэр чинь хүмүүс игээг л дуулдаг гэж мэддэг болохоос биш бид хоёрыг бол ер нь дуулдаг гэж мэддэг. Тэгээ гинт нэг хоёр дүүтэйгээ гарч ирэл дуулсан ч хүмүүс ч бас гайхаж байгаа юм чи. Ээж нь бас дуулдаг штэ. Ээж бас дуулдаг. Ээж чинь гоё дуулдаг штэ. Ээж. Тэр дуулсан уу? Ээж дуулсан. Ээж өөрөө дуулсан. Ямар дуу дууллаа? Ээж нь багада нөгөө гармон хөгжим баян хурал тоглодог гэсэн. Тийм, одоо ч гэсэн тоглодог штэ. Тэр амар том нэг баян хур гэрт байдаг. Тэгэл тэргээ яаж даадгийг тэгэл тэргээ ингээл тоглоод байгаа юм чинь өөрөө бүр харахчгүй. Тэгэл тэр олоогоо ээч ингээл тоглоод та яаж энэ олон тавчлаар алийг гэдгийг мэдээд байдیں۔ Ингээл тэгэхээр наа чин гард орцсон байхгүй юу гэл. Нөгөөтгий би хараад бүр эн чин ийм гараг бүх ингээ бүгд товчоор дүүрсэн жижигэн. Тэгэл хоёр гар ингээл тоглоод идэв штэ. Одоо ээж нь хаана ажилладаг юм? Одоо ээж соёл урлагийн их сургуульд хөгжмийн онолын тэнхимд ахлах багшаар ажиллаж байгаа. Хөгжмийн онол заадаг. Манай аав чинь соёлын тэргүүний ажилтан бас насаараа цагдаа зүтгэсэн. Цагдаагийн хурандаа яруу найрагч хүн дээ. Чихэн ямар сайхан зан чанар байдаг вэ? Чам таалагддаг вэ? Их цэвэрч нямба хүн. Айгүй тийм нягт нямба. Яг одоо ингэ сандгийн баг бахта би чинь бүр 10 настай 11 тахад бид хоёр ингэ гэрээ цэвэрлдэг гэсэн аахгүй. Хуваагаал гэрээ цэвэрлдэг. Тэгэл би ингээл хогнуудаа ингээл юмны цаагаар аваачаад дуучдаг. Эгэ болохоор бүх юм анаашаад гаргаж ирж чад бүгдийг цэвэрлээл дараа нөгөө миний нуусан хогийг олчдаг. Тэгэл намайг загнаал чи хэнийг хурж байгаа? Чи өөрийгөө хурж байгаа юм. Чи энд амьдрах юм байгаа зү. Чи өөрийнхөө төлөөл хийж гин цэвэрл энийг. Тэгэл би уурлал. Тэгэл цэвэрлдэгсэн. Тэгээ одоо бодоод тахад ер нь бас их зоригтой, айгүй шаргуу хүн штэ. Дүү? Манай дүү чинь хөгжим мужийн коллежид анх 6 настай, 5 настайд орсон юм. Одоо тэгээд төгсөж штэ. Яг төгөлдөр хурч мэрэгчлэр. Эрдэнэ тунгалаг, оюун тунгалаг. Оюун эрдэнэ гээд оюун эрдэнэ чинь яг миний оюуныг манай ихчийн эрднийг аваад тэгээд оюун эрдэнэ болсон байхгүй юу? Тэгэл эрдэнэ тунгалаг, оюун тунгалаг оюун эрдэнэ. Оюун эрдэнэ ер нь зам төлөв нь ямар шохон бэ? Манай оюун эрдэнэ чинь их тайван хүн. Айгүй тайван. Яг тийм аавыг дөрөөс нь тайван. Би ч юм болохоор ингээл сандрал одоо энэ ингэ штэ. Одоо тэгэрэж тэгэхээр болно доо л гэж сууж ахаар нэг тийм тайван хүн. Айгүй дүлгөө тий. Тэгээд төгөлдөр хор айгүй сайн дарддаг юм бас. Саяхан гэж бүр баг бахта Францад нэг тэмцээнд яваад тусгай байр эзлээд ирсэн. Саяхан чулууны нэрэмжид тэмцээнд ороод бас тусгай байр 3 дахь ойр эзэлсэн. Чиний хамгийн хүндэлж явдаг жүжигчин хэн бэ? Хүндэлж явдаг жүжигчин гэхээр Монгол Улсын гавьяа жүжигчнээс Төрийн Сойрхолд Төмөр Батрууга. Цэ Төмөр Батар. Тий. Яста сайн жүжигчин лээ штэ. Тэр жүжиглэлт тэр тий хараал бүр нэрээ биширмээр байгаа юм чинь. Яруу найрагч. Ямар усад вэ?
хүндэлж явдаг яруу найрагч бавууд орж байгаа. Тэгээд бавуугийн лав өсөрөн хоёр. Гой шүлэгтэй хүмүүстэй. Хоёлаа ээжтэй хамт уран бүтээл хийсэн. Бавууд орж ах чинь ээжтэй хамт хайрлаарай гэд. Тэгээд тэнгэрийн бүсгүй тэгээд бавуугийн лав өсөрөн гоё ээжтэй хамт мэдээ нүгэ сэтгэлгээд бас их гоё үхтэй доо хийсэн. Гой шүлэгтэй гой хүмүүс. Нуужнагсан үлэмсэг минь хайрлаарэ намрын цагаан манангаар арчиж хайрлаарэ чамаас өөр хэнийг Монгол яваад ирвэл чи одоо юу их авчрах вэ? Кино, DVD тэгэл Монголын гэсэн юм байвал би ер нь барьж авчирч гад байдаг ш. Тэгэл ачаа хүндчихгээл ганц хоёр будаал хүрт нөгөө Монгол гэсэн бичгтээ будаал хүртэл өөртөө бариад ирсэн. Чиний жишээлбэл одоо эмэгтэй хүнийхээ хувьд биедээ анхаарал тавих байдал эсвэл одоо хоол ундны дэглэм амьдралын төвшөлд өөрчлөлт гарсан. Гарсан гаралгүй яхаа. Одоо Монголд багт чинь ингээл бидэд чинь хамаагүй иддэг штэ тий. Ингээл энэ хамаагүй штэ ингээл одоо энэ дээрээ динхээр нөгөө нэг одоо яг юмны калори хідэн калоритай хідэн юутай гэд бүх тэр юм ингэж харж ээж иддэг байхгүй би юу миний эрүүл мэндэд илүү сайн юу надад илүү хэрэгтэй энэс ямар шин тижил би идэх юм ямар надад хэрэггүй те тэгээд тэрнээс гадна одоо миний хувцлалт миний бие авч явах байдал илүү өөрчлөгдсөн. Монголд чинь хүмүүст зориулаад идэд чинь те өсөх дагтлаа өмсөөл нөгөө л их хувцснуудаа өмсөөл зүгээр өөрийгөө хамаг гизгээ татаал явдаг штеп. Энд болохоор би надад илүү юу нэлөө тавтаа тухтай байна. Би юунд нэлөө дуртай байна. Тий өвтэй байна. Тэрийг хүнд би ямар харагдах нь хамгийн гол нь би өөртөө өвтэйхэн, биеинд өвтэйхэн, хөлөнд өвтэйхэн тийм юмнуудаа харж сонгож өмсдөг болсон штеп ер нь. За яасан гэж өгсөн сертификат юм. Нөгөө манай сургууль чинь онц сурсан оюутнуудаа захирлын хүндэтгэлийн жагсаалт гээд нэрийг ингээ гаргадаг байсан. Тэгээ саяхны өнгөрсөн семестрээс ингэж нөгөө хүн болгонд оюутан болгонд ингээ сертификат өгдөг болсон юм. Тэгээд тэрийг авч ирсэн гэртээ. За. Энэ саяны өнгөрсөн семестрийнх юм ба штэ. Тий. Өмнөх семестр одоо яг дөнгөж сая өнгөрсөн семестрийг авч хэмжээг байгаа. Одоо дахиад ирэх нэ дээ. Тэгнэ. Одоо энийг дагалдах ямар нэгэн урамшил дэмжлэг гэж байна уу? 2 семестр дараалж онцорсон оюутнуудад $1000 тэтгэлэг өгөх нь боломж байдаг. Тэрэнд заавал эхлээд нөгөө apply хийх ёстой. Тийм болохоор энэ одоо их мундаг шүү дээ. Линд үүдийн их сургуулийн ингээд онц сурдаг оюутан гаваа сурангийн оюун тунгалаг гэд. Эннээс илүү одоо тэр ээжигээ баярлуулах тэр эгч ах дүүсээ ачтнуудаа баярлуулах гэж юу яах вэ? Оюун тунгалаг минь чи сайн охин байна. Чи ээжлээ тэгээд одоо сайн байна. За баярлалаа. Тийм ээ. Үнэхээр л эрвих дэрвихээрээ хичээж яваа оюун тунгалагт амралтын өдөр гэж тун ховор гэнэ. Тэдний сургууль оюутнуудаа жижиг хэрэгсэл, ховц чимэглэлээр ажилуулж, сургалтын зардлаас нь ажилсан хөлсийг хасдаг тул зав чөлөөл гарвал тэнд бас хөдөлмөрлөлт юм байна. Ээж аав нь чамаг энд байх хугацаанд ирсэн үү? Ирээгүй юу? Ээж аав ирсэн. Аав маань 1 удаа, би чинь 2 удаа ботсон. Ээж аав 1 удаа ирсэн. Аав гэхдээ яг над дээр ирээгүй. Аав нэг олон улсын цагдаагийн байгууллагын хурал ирсэн. Тэгээд ээж аавтай хамт ирээ тэгээ над дээр ирсэн. Над дээр ээж сар болоод явсан да. Сайхан байсан. Сайхан байлгүй яг хөө ээжтэйгээ инжээ байна гэдэг чинь яста жаргал байгаа юм чинь. Ээжтэй тэгээ цаг зав гаргаж чадв. Энийг ажиллаа гэж. Харин бас нэг гаргаж яг хүснээрээ гаргаж чадаагүй. Тэгээ сүүлд нь яагаад би сайхан ээжтэй сайхан тэ ажил хичээлээсээ чөлөө аваад ээжтэйгээ байгаагүй юм болоо гээл. Тэгээ яалтчгүй хичээл ном ажил төрүүлгээл тэгтээ боломжийн ирээрээ л цаг гаргаал ээжигээ бахан дэлгүүр хэсүүлж байгаа л явуулсан да. Тий. Ээж нь баяртай байсан биз дээ. Тийм баяртай байлгаа хоо тэгэл гоё агам чинь ажиллаас ингээл хичээлээс ороод ирэхээр чи ээж хоол хийсэн суужээд яг нөгөө гарын хоолыг тэгэл сайхан нөгөө шүлмүүл баяртай цаг чи идж аваад унтна.
Өстө сайхан байж. Ээж хажууд тэгэл Хаан чи хамгийн их аз жаргалыг мэдэрдэг вэ? гэртээ яг ээж хаа мэдээж Монголдо тий яг гэрээрээ тойрцуугаад бүгдээрээ ингээл яг ээжийнхээ эзэн гарын хийсэн хоолыг идэл яг гэрийнхантайгаа ингээл чөлөөтэй тий элэг бүтэн аз жаргалтай тэнд л аз жаргалыг мэдэрч шүү дээ. Өөр хүн хаана аз жаргалыг мэдрэх юм бэ тий? Чи нээж яваагаа гэрийг санаж байгаа юм аа. Аста санаж байна. Гэрээ ээж аваагаа л их санддаг шүү дээ. Ингийн ойр дотныхоо улсуудад хэлэх үг байвал хэлээ болно гэдэг юм боломж олгож байна. За байлгүй яах вэ? Өдий зэрэгтэй өсгөж те хүний зэрэгтэй явхад үргэлж дэмжиж намайг хайрлж үргэлж урам мөгч намайг ирэлж хурцлж байсан ижи аав хоёртой ихчтэй дүүдээ хамгийн бага дүү эсүүдээ тэрнээс гадна миний багш нар ангийн багш нар миний найз нөхөд миний хамаатан садаг намайг гэсэн хүн болгонд намайг үргэлж дэмжиж исэн хүн болгонд би баярлж авдгаа хэлмээр байна тий би одоо гэрээсээ хол ахтаа л тэрийг ойлгох юм биш үү ингэж яваа маань та хэдийн минь ач буян шүү та хэдийн минь дэмжлэг тусалцаа байгааг бол би одоо өдий зэрэгтэй ингэж явахгүй байсан тийм учраас баярлалаа гэж хэлмээр байна баярлж авдгаа хэлмээр байна. За баярлалаа. Би бас чамд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа чиний ойр дотны улсууд үзэгчдийнхаа өмнөөс ирээдүйд олон сайхан уран бүтээл хийгээрэй, сайхан уран бүтээлч болоорой гэж өрөөе. Уран бүтээлийн мэргэжлийг сонгож авсан, жүжигчний мэргэжлийг сонгож авсан чинь бас их баярлж байна. Баярлалаа. Сэтгэлдээ чилээд сандаа ухтарын хатруудыг итгэлээр сэлчүүлээд Үннийг өчсөн түүний яриа үртэй хүнд үрээрэн зүрлэх сэтгэл эрэхгүй төрүүлж байлаа. Бидний хэний маань ч үр хүүхэд хүний газар ийм л жишгээр эрдмийн мөрхөөж эрен цагийн химнэлтэй хөл нийлүүлэн яваа. ангирын цванаас буруулж нууцхан зүрхний үгээ нутгийн горхин Түүнийг орхиод явхад нэг л сэтгэл хорготон байсан юм. Эргээд уулзахын өрөөл дэвшүүлж ээж аавынх нь өмнөөс инхри охиныг нь элгэндээ наан тэрч нэг үнслээ.